Алтайн дуу. Төрийн шагналт ардын зураач Долгор Жовын болд увс нутгаар байгалийн судалбар хийж явахдаа Алтайн дуу төрийн шагналт бүтээлийнхээ санааг олсон байна. Бүтээлийн гол дүр бодит бөгөөд Увс аймгийн алдарт туйлж зодов юм. Алтайн дуу бүтээл нь 3 дүртэй. Зодов өвгнийг хөл нүцгэн газар суулгаж товшуур хөгжмөөр туйл хайлж байгаагаар дүрсэлсэн бол өвгний цаана залуу үер борныхон эмээлийг түшин хөгжмийн аянд бүрэн автсан байдалтай бодлогоширчээ. Зургийн зүүн хэсэгт тоорцог малгайтай нэгэн бүсгүй нүүр буруулан зогсно. Алсын барааг бодлогошрон ширтэх бүсгүйн гунигт мэдрэмж зургийн өнгөнд шууд нөлөөлсөн галтай. Зургийн 3 гол дүрийн харьцаа байрлал нь гурвалжин өнцгөр зохиомжлогджээ. Бүтээлийн дүр бүхэн сэтгэхүйн нууцлаг шинжийг хадгалсан бөгөөд өвгөн туйлж хайр дурлал, залуу нас, өвгөрч хөтлөх амьдралын зам ёсны тухай туйл хайлах нь 2 залуугийн дүртэй холбогдно. Зургийн өнгө нь зуны налгар өдөр хэдий ч бүрэнхийд буй мэт хүйтэн өнгөөр дүрслэгджээ. Увс нутгийн үзэмжит байгалийн байдал туйлсын гүн утгаар баяжигдан хүнд бараан өнгө, зурвасхан үзэгдэх шаргал өнгүүдээр зурсан бөгөөд бүсгүй хөлийн доорх цэцэгсийн өнгө зургийн уран сэтгэмжийг нэмсэн гайхалтай. Зураач Долгор Жовын болд Алтайн дуу хэмээх энэ бүтээлээрээ 1988 онд Монгол улсын төрийн шагналт хүртжээ.